136 дугаар анги системийн алдаа. Уучлаарай залуу эзэнтэй таны хувцсыг тайлах болох нь гэж Мэйшүү түүний хажууд очиод түүнд хэлв. Зүгээр дээ. Мэйшүү сандарсан бололтой шүлсээ залгаад гарн салгалсаар түүний унтлагын хувцсыг төрөв. Юров түүнд маш чухал зүйл биш л Юанд хүрч болохгүй гэж хэлсэн боловч Ван эмчт ч бас туслаарай гэсэн учраас тэрээр яахаа мэдэхгүй салгалж байсан юм. Хэдэн хормын дараа Мэйшүү түүний бүх хувцсыг тайлчихсан байгааг харсан Ван эмч хачи хаалгаар дотор хувцсыг тайлах хэрэггүй байсан юмсан. Уучлаарай залуу эзэнтэй би албаар тгээгүй шүү гэж Мэйшүү сандарсандаа уулгаалдаад хурдхан түүний дотор хувцсыг өмсгөж байгаа санаанд зөөлөн зүлд нь хүрчв. Залуу ахаа намайг залуу эзний биед хүрсэн гэдгийг мэдвэл алах бах та гэж Мэйшүү юунд хүрснээ анзаарн дотроо уулгаалдав. Хаха гэж Юан гинтгийн инээд алдаад чи үргэлжлийн болохоосаа санаа бүзов Мэйшүү. Гэхдээ залуу ахаа чи хэлчихгүй л бол би хэлэхгүй гэж Юан түүний нэмсгэлээ хэлв. Мэйшүү хэлэхгүй болж үнэхээр энийг Юроогоос нууцлах ёстой эсэх талаар бодно. Ойлголоо залуу эзэнтэй баярлаа. Бас уучлаарай гэж Мэйшүү түүнийг харахгүй гэдгийг умардан бүхийн ёслов. Ван эмч тэрийг нь харчаад толгоос эсрэх ба өөрийнх нь асуудал биш тул чимээгүй өнгөрөөсөн юм. Гэтэл Ван эмч Юаны биеийг хараад нүдэн орой дээрээ гарах шахав. Залуу эзэнтэй бид чи юу тохиолтой вэ гэж Ван эмч чангаар уулгаалдав. Юу миний биед ямар нэг юм болоо юу гэж Юан хөмсгөө загтан санаа зовсон шинжтэй асуулаа. Үгүй зүгээр л өнгөрсөн 7 хоногт харьцуулахад тасгал хийсэн мэт булчинлаг болчихж гэж Ван эмч мэл гайхан хэлэх ба ийм тохиолдол өмнө харж байгаагүй юм. Учир нь хүзүүнээс доош тахир дутуу хүмүүс хэвтэж байдаг тул яаж булчинтай болох вэ? Мэйшүү сонирхсондоо түүний биеийг хартал үнэхээр л товоосон эсвүүд харагдчихв. Би сайн мэдэхгүй байна гэж Юан учрыг нь мэдчихвч хэлэх бөгөөд үргэлжлүүлэн магадгүй нэг биш 3-5 гişэл хинтэж ихснээс болсон юм болов уу? Ван эмч хэлэх үг олдохгүй байлаа. Хэрвээ 3-5 гişэл уугаад юу ч хийлгүй булчинтай болдог бол дэлхийн бүх хүмүүс 3-5 гişэл ууж эхлэх байсан мэз. Хэрвээ ямар нэгэн зүйл болсон бол Юан тархалах ёстой атал тарах биш булчинл таваасан байв. Өршөөгөөрөө залуу эзэнтэй таны биеийг үзэх хэрэгтэй гэж Ван эмч түүний булчин дээр дарж үзв. Тэнгэр минь түүний булчин миний булчингаас илүү хатуу бас хүчрхээгүй байна. Би хөгшин байж болох ч олон жил бие хөдөлгөөгүй хүнээс дорох учиргүй гэж Ван эмч дотроо уулгаалдав. Энэ сайнын шинжүү гэж Ван эмч нухацтай бодохва түүнд ямар онц тавихаа мэдэхгүй байлаа. Булчинтай болох нь сайн зүйлч гэлээ бие хөдлөж чадахгүй Юаны хувьд асуудалтай ч гэж болох байв. Булчин үргэлжлүүлэн томорсоор түүнд муугар нөлөөлвөл яах вүлээ? Удалгүй Ван эмч түүний биеийг дурангаар үзэхээр шийдэв. Тэгээд Ван эмч том бугуйчиг төхөөрөмж Юаны бүх мөчөнд зүйлглээ. Дараа нь түүний биеэр олон утастай мэдрэгч тараан байрлуулад орных нь хажууд дэлгэц тавив. Одоо биеийг чинь дурантлаа шүү гэж Ван эмч юм дэлгэцээр асаав. Удалгүй түүний биед байрлуулсан төхөөрөмжөөс ногоон гэрэл гарч эхэллээ. Хэсэг хүлээж байснаа Ван эмч түүний биеийн рентген зургийг харж эхэллээ. Энэ юу вэ гэж Ван эмч хариуг нь хараад авандаа бовтно. Ван эмч нүдээ нухчаад дахин дэлгэц рүү харав. Тэрээр үнэхээр л зүүдлээгүй харин Юаны яснаас алтан шаргал гэрэл цацаач байх нь тэр. Энэ системийн алдаа юу гэж Ван эмч бодсон ба түүнд өөр хариулт олдохгүй байсан юм. Яг хөө имлэгт байгаагаас хүч муутай юм болохоор хаяа ийм зүйл болох юм да. Гэхдээ ахаад нэг шалгаад үзье гэж бодсоор Ван эмч дахин шалгаж үзв. Гэтэл хэдэн минутын дараа адил хариу гарах ба илүү тод харагдчихв. Юу гэж нэ вэ? Энэ залуу яагаад эзний ясан дээр алтан тэмдэгтүүд байгаа юм шиг харагдаад байгаа юм бол гэж Ван эмч хэлэх үггүй болох ба түүнд системийн алдаа гэдгээс өөр тохирох асуулт олдсонгүй байв. Юан мис сасл хийлгэж үзээгүй атал түүний ясанд тэмдэг суулгасан мэт харагдаж байсан юм. Бүх юм зүгээр үү? гэж Юан хэсэг хугацааны дараа асуулаа. Тийм ээ, чиний яс зүгээр юм шиг байна гэж Ван эмч хурдхан шиг хариулв. 137 дугаар анги. Ив ирүүл. Дараа нь Ван эмч түүний цус болон бусад зүйлсийг үзсэн юм. Бүх зүйл хийвэн гэж хариу гаргахад Ван эмч таныг үз дуусчлаа залуу эзэнтэй таны бие байдгаараа сайн байна. Намайг үзэх бүртэл би имийн сайжирч байгаа юм шиг байна. Намайг явхаас өмнө асуух зүйл байна уу? Байна Ван эмчээ. Миний одоогийн энэ байдлыг үнэхээр үл мэд хөвчнөөс болсон юм гэж юу гэж Ван гинтгэ асуув. Төгс төгөлдрийн тунгалаг шингэн болон Ван Пүншүүгийн цус түүний бид үйлчилсэн байхад яагаад бүх өвчнийг эмчлэгч галт шууны цус түүний өвчнийг эмчилж чаддгүй лээ? Ван эмч толгоос хэсрээд хэсэг хугацааны дараа
Би тэнд олон удаа хэлсэн шүү дээ залуу эзэнтэй. Бид таны биеэс болохгүй байгаа зүйл юу ч олоогүй. Таны цус, яс, булчин гих мэт үзэж болох бүх зүйлсийг олон удаа үтсэн. Гэвч хариу үргэлж таныг ирүүл байна гэж гарч байгаа. Гэхдээ ирүүлс харуулах хүн гинтхэн харах болон хөдлөх чадвараа алдахгүй шүү дээ. Тиймээс бид орчин үеийн технологид мэддэхгүй шинэ хүчин гэж үзсэн. Залуу эзэн танд тусалж чадахгүй байгаад үнэхээр уучлаарай. Бас таны өмнө өөрийгөө эмч гэж хэлхээсээ үргэлж ичих юм гэж Ван эмч санаа алдав. Та өөрийгөө буруутгах хэрэггүй Ван эмч. Зарим нэгэн зүйлс яасан ч янзлагдахгүй гэдгийг би ойлгож байна. Би зүгээр л тэр янзлагдахгүй зүйл нь гэж Ван нэмсгэлээ илүү. Залуу эзэнтэй та үнэхээр сайхан сэтгэлтэй шүү гэж Ван эмч нулимсай барин хэллээ. Яагаад дээд тэнгэр залуу эзнийг ингэж шийдэх нь вэ? Тэр ингэж амьдрахаар юу хийсэн гэж дээд тэнгэр түүний авьяас татаархлаа гэд энд эндүү хэрцгий юм гэж Ван эмч дотроо санаа алдав. Хэсэг хугацааны дараа Мэйшүү Ван эмчийг гаргаж өчөөд буцаж ирэв. Танд хэрэгтэй зүйл байна уу залуу эзэнтэй? Миний хувцсыг буцаагаад өмсгөж болох уу гэж Ван асуув. Тийм шүү дээ мартах шахлаа гэж Мэйшүү түүний хувцсыг түргэн шиг өмсгөж эхлэв. Би тоглоомоо үргэлжлүүллээ гэж Ван дараа нь түүнд хэлв. Ойлголоо залуу эзэнтэй. Би золоо ухаад үйлчлэгээр явлаа гэж Мэйшүү хэлв. Зугаатай гэж Мэйшүү дотроо бодов. Юуроо туслах түүнд зугаатай байсан боловч сургууль руу явхад ямар ч зугаатай зүйл байхгүй шүү дээ. Мэйшүү зарцч гэлээ Юуроос босод болоод сурч байгаа юм. Тэрээр Юуровын сурдаг баячуудын сургуульд сурдаг юм. Зөвхөн баячуудын хүүхдүүд сурдаг учраас тэрхүү сургууль зарцаа дагуулж явах нь энгийн зүйл байсан юм. Хэсэг хугацааны дараа Мэйшүү гэрэл унтрааж өрөөнөөс гарахад Юан үргэлжлүүлэн тоглож эхлэв. Юан тоглоомд орж ирчгээд орон дээр суугаад чангаар "Шиоха, Пимпин, над асуух зүйл байна. Түр гараад ирж болох уу?" Хормын дараа Шиоха зүйлтнээс гарч харин Пин Юшан түүний цээжнээс гарч ирэв. "Яасан бэ залуу эзэнтэй?" гэж Пин Юшан түүнээс асуув. "Ингэсэн юм л да. Юан өөрийгөө гэж хэлгүй бодит ертөнцид байгаа байдлаа хэлв. Хөөх аимшигтай юм аа" гэж Пин Юшан толгоос хэсрээд "Хэрэг би тийм амьдралтай байсан бол өөрийгөө алаад өгөөч" гэж гуйх байсан юм. Юан хэлэх үггүй болсон ч түүний яагаад тэгж хэлснийг ойлгож байсан юм. Пин чиний цус бүх өвчнийг идгээд гисэн баха. Тийм байдалтай хүн чиний цусыг хүртээд идэхгүй бол юу гэсэн үг вэ гэж Юан түүнээс асуув. "Миний цус үнэхээр л бүх өвчнийг идгээд. Гэхдээ тэр чадалт хязгаар бий. Зөвхөн игэл хүмүүний өвчнийг эмчилдэг учраас юм шүү дээ. Игэл хүмүүний өвчөө тэр чи юу гэсэн үг юм" гэж Юанд ойлгоогүй тул асуув. Шиохо аав нээж хор болон эмтэй адилхан маш олон төвчний өвчин байдаг. Зөвхөн игэл төвчний тусдаг өвчин байхад тулаанч тэр өвчнөөс дархлаатай байдаг. Гэвч зөвхөн тулаанч тусдаг игэл хүмүүсийн тусдаг өвчин гэж бий. Учир нь бид өөр бие болон дархлааны системтэй учраас юм шүү дээ. Тэнгэр минь тийм зүйл байдаг гэж мэдсэнгүү гэж Юан бовтнов. Ямар ч тач миний цус бүх игэл хүмүүсийн өвчнийг эмчилж чадна. Хэрвээ та игэл хүний талаар яриаг бол тэгж таарах нь. Тэр тахир дутуу хүн чинь игэл хүн бол ямар нэгэн тулаанч хүртэл нөлөөлдөг ховор зүйл хүрсэн байх. Тэр хүн чинь таны таньдаг хүн юм уу? Хэрвээ тийм бол мэрэгжлийн үеийг осон дээрх бид ивч биш юм чинь гэж Пин Юшан толгоос хэсрэв. Шиохо анхан шатны зүйлсийг л мэднэ гэж Шиохо хэлв. Мэрэгчлэлтэн гинэ хаанаас олох юм гэж Юан асуув. "Би доод тэнгэрийн алдартай хэдэн хотч нарыг мэднэ. Гэхдээ тэд үргэлж аялж явдаг учраас одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тэднийг мэдрэх юм бол танд шууд мэдэгдэх болно залуу эзэнтэй" гэж Пин Юшан хэлв. "Маш их баярлалаа Пин. Чамд найдлаа шүү" гэж Юан толгойд өгөв. 138 дугаар анги. Луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас өсөрн цамхаг. Пин Юшан болон Шиохогийн хэдэн минут ярилцсаны дараа Юан гарч бүлгмийг үзэхэр шийдэв. Гэтэл цаана гараад 10 чалхаж амжааг байхад түүний араас хайчих гэж байгаа юм гэх танил халдаа сонсогдов. Юан эргэн хартал Минли үүдэн дээр шүнжин унтааг болтой улаан нүүдэлсэн зогсож байв. "Би луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас өсөрн цамхаг руу явах гэж байна" гэж Юан урт нэр хэлв. Луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас өсөрн цамхаг гэж Минли түн рүү гайхан арав. Луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас өсөрн цамхаг бол бүлгмийн шавь наргийн хүчрхэг аратнуудад тулдаж өөрийн хязгаарыг сордог онцгой газар юм. Хэр хурдан аратнуудыг устсан төдөж чинийх оноо авна. Тэрхүү газар шавнар өндөр байранд орохын тулд хоорондоо өрсөлддгөөр их алдартай байсан юм. Гэвч хэцүү учраас зөвхөн бүлгэм олон жил болон эсвэл Минли шиг авьяаслаг шавнар л тэнд хүч сорж зүрхэлдэг юм. Минли үртэл бэлтгэлгүй байсан тул шуудхан хүч сорж зүрхлээгүй юм. Энэ залуу шав болон хоёр л хонж байж аль хэдийн хүч сорих гэж байгаа гэж үү? Тэр яг хэрэг авьяасаа гайхуулах гэсэн юм бол гэж Минли дотроо уулга алдлаа. Юан удалгүй алхаад явахыг харсан Минли
түр хүлээгээрээ би ч бас явлаа. Юан яагаад түүнийг дагаад эхэлсэнд гайхаж байсан ч түүнийг хөөх шалтгаан байгаагүй тул чимээгүй өнгөрөв. Удалгүй Юанд үүлэнд тулсан өндөр цамхаг ирсэн ба түүнийг өрөөнөөс харагдаж байсан тул Юан асуудалгүй орж ирсэн юм. Дээрээс нь дотоод танхим болон бүлгмийн голд ч бас адил хоёр цамхаг байсан юм. Тэрхүү цамхаг 100 гаруй давхар өндөр бөгөөд үүдэнд нь алтан шар самбар байрлана. Хардаа Мийонг 51 давхрын хамгаалагчдыг устгаад 52 давхарт гарчлаа. Бас тэр шилдэг 200-д ороод ирлээ. Шивнэр Миньонг гэх нэрийг 200 дээр бичигдсэн самбарын хамгийн доор гарч ирэхэд чангаар зарлж эхэлсэн юм. Юан хартал 51-р давхрын цонхноос алтан шар гэрэл цацарч байв. Хэрвээ дотоод шив болмоор байвал дор хаяж 30-р давхарт хүрэх ёстой. Гол шив болохыг хүсвэл 75-р давхар гэж Минли түүний араас хэлв. Яах ёстой юм гэж Юан эргэж харалгүй асуув. Давхар бүрт аратнууд гарч ирэх ба устгаж байж дараагийн давхарт хүрнэ. Давхрын аратнуудыг устгаад дараагийн давхарт хүрснээр цааш явж чадахгүй болтлоо үргэлжлүүлнэ. Бас давхар бүрт 15 минут амрах хэрэгтэй гэж Минли түүнд тайлбарлав. Хэсэг чимээгүй байснаа Минли яагаад луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэрэн цамхагт одоо хүч сөрөх гэж байгаа юм. Дараагийн дотоод шавийн шалгалт хүртэл чамд хангалттай хугацаа байгаа шүү дээ. Хүчээ сөрөхөөс өмнө хүчээ илүү нэмэгдүүлэхийг хүсэхгүй байна гэж юу? Юан хүссэн үедээ оролдоод үзэж болдог үсттэй. Тим атал яагаад хойшлуулна гэж бас гарын авлага 100 дугаар давхрыг давбал онцгой шагналтай гэж уншсан юм байна гэж хариулав. 100 дугаар давхар гэж Минли түүний араас мэл гайхаж харахын тэр бүлгэн байгуулагдсанаас хойш 10 шавил бүх 100 дугаар давхрыг дуусгаж байсан. Бас хамгийн сүүлд тийм үйл явдал болсноос хойш 1000 жил өнгөрсөн. Чи өөрөө үнэхээр 100 дугаар давхар хүртэл явж чадна гэж бодоо юу гэж Минли түүнээс асуув. Тэгээд үргэлжлүүлэн дээрээс нь миний хүчнээс хамааран аратнууд гарч ирдэг учраас авиас чадвараа ашиглаж байж дийлэх учир дан ганц хүчтэй байгаад нэмэргүй. Хөөх тэгвэл би ямар ч төвчнийх байсан энд бэлтгэл хийж болох нэ? Тэгвэл сайн л байна гэж Юан уул хотог болон сэлмийн чадвараа сайжруулахад тохирох өрсөлдөгч олдохгүй байсан учраас хэлв. Дотор нь хүн байхад орж болох уу? Эсвэл гарч иртэл нүлээх үү гэж Юан түүнээс асуув. Ганц л хүн цамхагт орох ёстой. Тэнд очиж бүртгүүл гэж Минли тэднээс хэдэн 10 метрийн цаана байгаа асар руу заав. Ойлголоо тэгвэл би түрглээ гэж Минли түүний үгийг таслав. Бас яасан гэж Юан түүнрүү харав. Энэ удаад би эхлэх болно гэж Минли шийдсэн царай гарган хэлв. Тэгээчтэй гэж Юан толгойд өгөв. Тэгээд Минли асар руу алхаж эхэлсэн юм. Тийш ардаа Минли байна. Тэр цамхагт хүч сөрөх гэж байх шиг байна. Ямар зөрөгтэй юм бэ? Тэр шив болоод 2 хонж байж аль хэдийн луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэрэн цамхагт хүч сөрөх гэж байдаг. Аргагүй л 7 залгамжт гэр бүлийн авьяасны шүү гэж түүнийг харсан шавнар түүнийг хэр хол явахыг харах гэж тэсэн ядна. 139-р анги бодсноос илүү удах нь. Шавмин чи луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэрэн цамхагт хүч сөрөх гэж байгаа юм уу гэж жижигхэн асар дотор суух настан гайхан асуух ба түүний ярианаас өнгнөөс сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ. Тийм ээ гэж Минли толгой тохиод таних тэмдэгэ гаргаж өгөв. Болчихлоо Шавми, чиний нэрийг бүртгүүлчихлээ, амжилт хүсье гэж насан түүнд хэллээ. Минли асраас гарсны дараа Юан насан дээр очиж би ч бас хүч сөрөх гэсэн юм. Таних тэмдэгэ үзүүл гэж наст үйл авшилсан шинжтэй байх ба түүнтэй Минлитэй харьцаж байснаас тэс өөр харьцаж байв. Энэ байна гэж Юан хүрэл тэмдэгэ өгөв. Чи шив болоод 2 хонж байгаа юм уу? Тийм байж цамхагт хүч сөрөх гэж юу? Чи өөртөө хит ирдсэн бололтой гэж настан Юанд толгоос ихсрэн хэлв. Гэхдээ шив минь ч бас надтай адилхан гэж Юан мэл гайхан хэлв. Чамтай адилхан нэ? Ирээд зэргүй юм бэ? Яаж өөрийгөө залгамжт гэр бүлийн авьяаслыг нэгэнтэй харьцуул зүрхэлж байна? Өөрийгөө хэн гэж бодов? Юан хэлэх үг олдохгүй байв. Яагаад би загнуулж байгаа юм? Буруу зүйл хийсэн гэж юу? Тэгээд настан хурдхан шиг Юаны нэрийг бүртгэжээ тэмдгийг нь өөдөөс нь шидэв. Юан тэмдэгээ барьж авчгаад настан руу хөмсгөө зангидсан ширтлээ. Юугаар харсан юм? Хэлэх юм байгаа юм уу гэж настан ч бас хөмсгөө зангидв. Үгүй гэж Юан толгоос ихсрэх ба тэрхүү настанд цаг заваа өрхийг хүсээгүй тул эргэж харан яваад өгөв. Юан цамхгийн өмнө буцаж ирээд удалгүй байтал 52 дахь давхраас улаан гэрэл гарав. Миньон бүртлгүүтчихлээ. 52 давхар төрч шилдэг 200-д ороод ирнэ гэдэг л том амжилт шүү дээ. Түүнд хэдэн жил өгөхөд 75 дахь давхарт хүрч гол шив болж л таарна. Хэдэн минутын дараа цамхгийн хаалга нэгдэж дээрэмдүүд зодуулсан мэт цус болчихсон царайлаг задуу гарч ирэв. Цамхагт байсан шавнар ирж байгааг харсан Минли Юан тандан энэ удаад чамд ялагдахгүй гэж Минли тэнгэрийн лэг өнгөлийн сэлмээ гаргаж ирээд цамхаг руу алхав. Хардаа дагин мин цамхагт орж байна. Шавнар түүн рүү бахархлын харцаар харах ба Миньон хүртэл гимтлээ үл тоон түүнд бүхийгээд
Дагин минь амжилт хүсье. Дагин минь хідэн давхар хүртэл явна гэж бодож байна. Эргэлзээгүй 60-аас дээш. Би түүнийг 75-аас дээш давхарт хүрч чадна гэдэгт мөрөөцгөж ч бэлэн байна. Тэр үеэр Йоан түүний тэнгэрлэг ангиллын сэлмийг хараад "Шавхаа, чи надад хангалттай хүчтэй болж байж хүчтэй зэвсэг хэрэглэхгүй бол дэлбэрч өхөнгөө эзтэй. Тэр сүнслэг шав мөртлөө яаж тэнгэрлэг ангиллын зэвсэг ашиглаж чадж байгаа юм?" Ингэж ихэнх тохиолдолд тулаанчд өөрсдийн хүчиндээ тохирсон зэвсэг хэрэглэх ёстой байдаг юм. Гэхдээ зарим онцгой тохиолдолд тулаанч өөрөөсөө хүчтэй зэвсгийг ашиглаж чаддаг юм. Жишээ нь тэр охин онцгой төрлийн цустай учир тэгж чадж байгаах. Эсвэл түүний гэр бүлийн бясалгалын техникээс олж ээж магадгүй. Тиймэрхүү техникүүд дээд тэнгэрт ховор зүйл биш. Ялангуяа хүчрхэг гэр бүлүүдэд гэж Шавхаа түн тайлбарлав. Залуу эзэнтэй бас зэвсэг өөрөө зөвшөөрсөн учраас тэр охин ашиглаж чадж байж магадгүй. Өчигдөр түүнийг ажиллахад тэнгэрлэг ангиллын сэлмийнхаа бүх хүчийг гаргаж чадахгүй байсан гэж Пинг Юшан хошуу нэм. Тэгээд үргэлжлүүлэн гэхдээ тэр яаж ч ашиглаж чадж байсан илүү хүчтэй болохгүй бол тэнгэрлэг ангиллын сэлмийнхаа бүх хүчийг гаргаж чадахгүй. Ойлголоо тайлбарлаж өгсөнд баярлалаа гэж Йоан толгойд өгөв. Минли цамхагт орох үед хаалга хаагдаж нэгдүгээр давхраас саарал дуу гэрэл гарав. Минут гаруй саарал дуу гэрэл шар болох ба Минли нэгдүгээр давхрыг давсан гэдгийг эхлэх нь. Хөөх аргагүй л Дагин минь шүү. Тэр Элидийн нэгдүгээр давхрыг давчихлаа. Ямар хурдан юм бэ? Их шавнаар 5 минут болж ээж давдаг шүү дээ. Хэдэн минутын дараа 2 дугаар давхраас шар гэрэл гарч Минли 3 давхар түрв. Минли цамхагт орсноос хойш 10 минут болсон ба 9 давхарт хүрсэн байхыг шавнаар хараад мэл гайхах нь тэр. Дээрээс нь Минли цамхагт хүч сорж байгааг мэдсэн шавнаар түүнийг үзэхээр сугларсан байв. 10 дахь давхарт Минли 2 аратандаа тулдсан бөгөөд 5 гаруй минутыг зарцуулсан юм. Давхар архих бүрд хүнд болдог бөгөөд ялангуяа 10 дахь давхарт бүрт илүү урт болдог байв. Минли 19 дахь давхарт ирэх үед 20 гаруй минут зарцуулсан байв. Харин 20 минут 20 дахь давхарт 10 минут болж иж давсан юм. Хагас цагийн дараа Минли 29 дахь давхарт ирсэн байхаа 30 дахь давхарт гарах гэж 15 минут зарцуулав. Миний бодсноос илүү их цаг авах нь түүнийг цамхагт хоогоор явж юм идий гэж Йоан дээшлэх тусам модно гэдгийг ухаарав. Йоан тийм бодон хоол идэхээр луугийн асрын зүг алхав. 140-р анги луугийн асар. Йоан гарын авлага дээр битсэн байсан амттай хоолтойгоор алдартай луугийн асрын зүг алхаж байв. Энэ үнэр их сайхан үнэртэж байна гэж Йоан тансаг үнэрийг авч луугийн асарт үнэрлээд очиж чадхааргүй байв. Хэдэн минутын дараа Йоан дотроо гаднаа баяр болж буй мэт олон суудалтай маш том асрын өмнө ирэв. Ихөөхин зоогийн газар гэж юу? Ийм зүйл харж байгаагүй юм байна гэж Йоан амдаа бутнаа. Сайн үеийн тоолохоор ирээ юу гэж нэг шав түүн дээр ирэн асуулаа. Йоан хувцс дээр луугийн асар гэсэн тэмдэгтэй гадаад шавыг олж харав. Чи шав бэжинд ажилладаг юм уу гэж Йоан асуув. Ийм асуулт тавьж байгаа юм чинь чи шин шав байх учиртай. Бас тийм ээ, би энэ хувь нэмрээ онооны төлөө ажиллаж байна гэж тэрхүү шав хариулав. Ойлгомжтой гэж Йоан толгойд өгөх ба тэрээр өөр нэгэн шин зүйлийг мэдж ав. Тэгэд хооллох юм уу гэж шав түүнээс дахин асуув. Тийм ээ, хоолломоор байна гэж Йоан тэр доор нь хариуллаа. Чи шин шав юм чинь чамд их оноо байхгүй бах. Энд зөвхөн хувь нэмрээ оноогоор тооцоо хийгддэг. Хэрвээ мөнгө ашигламаар байвал кафед очисон чинь дээр эсвэл хувь нэмрийн онооны шав нараас оноог нь худалдаж авч болно. Хэр үнэтэй юм гэж Йоан асуух ба хоолнд хүртэл оноо ашиглах юм уу гэж гайхна. Энгийн хоолнууд 1-ээс 5 оноо, харин үнэтэй нь 10 оноо байдаг. Тийм бол асуудал алах гэж Йоан 50-наар хэлв. Чи үнэхээр энд хоолно гэж байгаа юм уу гэж шав түүнээс үл итгэсэн байдалтай асуулаа. Луугийн асарт хансаг хэрэглээ тул энд зөвхөн оноо ихтэй шавнар л ирдэг бөгөөд шин шавнар оноогоо хоолноос илүүтэйгээр өөрт хэрэгтэй зүйл зарцуулахыг илүү үздэг байсан юм. Тийм ээ гэж Йоан толгойд өгөв. Бас ширээг цагийн 10 оноогоор авдаг. Хэрв цаг чи хэтрвэл дахиад 10 оноо гэх мэтэр бодогдно гэж шав түүнд хэлв. Тэр зүгээр дээ гэж Йоан түүнд алтан таних тэмдэг өгөв. Алт гэж тэрхүү шав Йоан алтан тэмдгийг хараад уулга алтхан тэр танайгүй дуучлаарай настан гэж тэр шав Йоаныг том гар гэдгийг мэдээд тэр дараа уучлалт буйн бүхэв. Нөгөө санаа зовх хэрэггүй гэж Йоан бодилсон шинжтэй хариулв. Намайг дагнуу, би таныг шилдэг ширээн дээр хүрэх болно гэж тэр шав Йоаныг дагуулan авч яв. Хэсэг хугацааны дараа тэд усаар хүрээлэгдсэн жижиг ширээний хажууд ирлээ. Хөөх амар тайван газар вэ гэж Йоан амдаа бутнах ба түүний сэтгэл санаа дэрдэд л ирэх шиг болов. Мэ энэ цэс бас намайг Чубо гэдэг гэж шав Йоаныг суусны дараа алтан шаргал цэс түүнд өгөнгөө өөрийгөө танилцуулав. Ингээд л болоо юу гэж Йоан 20 гаруй хоол байгааг хараад гайхсанд асуув. Сонгол багтаа чиглээ энэ цэсэнд байгаа хоол бүр шав нарын дуртай хоол гэдгийг бацтай хэлж чадна гэж Чубо хэлв.
Дээрээс нь цэс 7 хоног бүр шинчлэгддэг. Тэгвэл цэстээр байгаа бүх хоолыг захиаж болох уу гэж Юан эргэлзэлгүй хэлв. Бүгдийг нэ гэж Чубо Юан руу нүдэн томорч ирээд нэг хоол нь л ихэд 2-4 хүн хоолчих их порцтой шүү дээ настаа. Зүгээр дээ би идэж дөнгөнө гэж Юан инээмсэглэн хариулв. Ойлголоо бүгд нийлээд 124 оноо болж байна гэж Чубо нуруу нь хөлөрч эхлэх ба 124 оног хоолнд зарцуулж байна гэж төсөөлж чадахгүй. Чубо түүний таних тэмдгээс оноог суудагчмаар тэмдгийг нь эргүүлж өгөв. Баярлалаа настаа би эргээд ирнэ. Чубо явсны дараа Юан усанд загас сэлхийг харж суусан ба хэдэн минутын дараа гинт гартаа хөгжмийн зэвсэг бололтой зүйл барьсан үзэсгэлэнтэй залуу охоо нуурын голд хүүх том сараан цэцэг дээр бов. Би түүнийг л хүлээж байлаа гэж нөгөө талд байсан нэг хүн нэгэн ойрлов. Би өнөөдрийн Дагин Фейн хөгжмийг л сонсох гэж ирсэн. Би ч бас Дагин Фейн ятгын аяыг сонсно гэхээс хүлээж твчихгүй. Юан тэрхүү шавь нарын хэлхийг сонсоод гайхсан тэр ятгаа тэр ийм тийм том зэвсгээр хөгжим тоглох гэж байгаа юм уу гэж Юан харж байгаагүй зэвсгээ хараад хэлэх ба түүний сэтгэл зүрх учир битүүлгээр бүлэглэнэ. Хормын дараа тэрхүү Дагин Фей гих ягаан хувцастай золоо охоос хараан цэцгийн дээр сууж өвдөг дээрээ ятг гих зэмсгээ тавиад нарийнхан чавхц дээр хурууга барилуулан ая тоглож эхлэв. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 141-р анги. Дагин Фейн ятгын тоглолт. Дагин Фей хурууга ятгын чавхцнаас салахад гайхалтай сайхан их шиг гарч хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөө зогсохгүй усны гадаргуу дээр үүсгэсэн долгио нь бяцхан давлгаа мэтгэлтэй харагдана. Тэрхүү их шийг сонссон Юаны зүрх хүчтэй цохилж түүний ятгын чавхц дээр бүжиглэх мэт чамин хурууны хөдөлгөөнийг ажина. Харин шавнар түүний царай төсөнд л анхаарч байсан юм. Ямар онцгой аялгау бас хээнцэр хөдөлгөөнтэй юм бэ? Түүний тоглох аялгауг сонсоод ухаан санаа минь тайвширч байгааг мэдэрч байна гэж Юан Дагин Фейн ятг тоглохыг хэдэн минут сонсоод бодсон юм. Хэрвээ энэ Дагин Фей бодит ертөнцид ингэж тоглосон бол хүний чадвар шүүгэн тарихаар байсан биз? Өршөөгөөрөө настаа гэж Чубогийн хоолой гинт Юанд сонсогдов. Гэж Юан эргэж харснаа шуудхан уучлаарай тэр залуу охин тоглолтод хит автчихаж санаа бүү зов настаа Дагин Фейн тоглолтыг анх удаа сонссон хүн бүр ингэдэг юм. Дагин Фей үндэ бол гол шив бөгөөд луугийн асарт ирж бэлтгэл хийж зог барьж буй хүмүүсийг давхар хөгжөөж өгдөг юм. Мэдээж ингэснийхээ төлөө хөв нэмрээ оноо авч байгаа учир түүнд бас ашигтай. Ямар ч тач зог хэдэн минутын дараа бэлэн болох тул тэр үртэл Дагин Фейн тоглолтыг үзэж байгаарай. Юан толгой төхөд үргэлжлүүлнэ. Дагин Фейн ятг тоглохыг үзв. Дагин Фейн хурууны хөдөлгөөнийг хэдэн минут тэртээ үзэж сээжилчгээд Юан нүдэн анин аянд төвлөрч эхлэв. Ойлгомжтой. Ятг ингэж тоглолдог юм байх нэ гэж Юан өөртөөгөө ярих ба аялгауг сонсонгоо толгойдоо ятг тоглож байгаагаар төсөөлнө. Хэрвээ Юаны бодлыг харж чаддаг бол Юан түүний хөдөлгөөнийг нүдэн ансан мөртлөө ямар ч алдаагүй дөөрэж байгааг хараад гайхах үз. Хэдэн минут толгойдоо төсөөлж байгаад Юан үл үзэгдэх ятг өвдөг дээрээ тавьсан мэт хөдөлж эхлэв. Чубо тэрийг нь харж гад гайх ба Юан тэр хоёр луу ээлжилж харан харьцуулна. Тэнгэр минь түүний хөдөлгөөнийг харахад яг л Дагин Фей тоглож байгаа мэт санагдж байна гэж Чубо дотроо уулгалтав. Энэ настан ч бас ятгын мэрэгчлэлтэй юм бах та. Аргагүй л алтан дэмдэгтэй нэг шүү гэж Чубо сонирхох боловч Юан саяхны хүртэл ятг гэж юу байдгийг ч мэдээгүй байсан гэдгийг мэдээгүй юм. Хэрв Чубо энэ талаар мэдсэн бол ямар хариу үйлдэл гаргахыг хэн мэдлээ. Удалгүй Юаны захиалсан хоол ирэхэд тэрээр чихэж гарав. Түүний нүд болон ам хоолнд анхаарах боловч чихэн ятгын аянд бүрэн төвлөрнө. Хэсэг хугацааны дараа Юан бүх хоолыг идэж дуусгачаад үргэлжлүүлэн ятганд анхаарч эхлэх ба Юан яг л шин техник сурч буй мэт ширтэж байсан юм. Тэр үеэр Чубо цочролд орсон байдалтай ширээг цэвэрлэх ба хизээч ийм их хоолыг ийм хурдан идэж байхыг үзээгүй юм. Ийм нүд өмнөх зур нэг цаг өнгөрч Чубо түнд настаа таны цаг дуусчлаа хэрэг сунгахыг өсвөл 10 оноо болно. Тэр хөвчлэн хэр удаан тоглолдог юм гэж Юан Дагин Фейн рүү заагаад асуув. Янз бүр байдаг хөвчлэн 2-4 цаг бүр амралтгүй бүтэн өдөр тоглосон ч үе бий. Түүний сэтгэл санаанаас л хамаарах. Тэгвэл ахин нэг цаг сонгоё гэж Юан 10 оноо өгөв. Баярлаа гэж Чубо түнд бүхийж талархаад тушаал хүлээн буй буланд зогсоно. Харин Юан үргэлжлүүлэн үзв. Би хөгжмийн зэвсгүүдээ санчглаа гэж бодол Юанд гинт төрөв. Аав ээж хоёр хуруунаас цус гартал хөгжим тоглолт сурахыг хүчилдэг байсан учраас үзэн яддаг байсан ч
дараа нь тахир дутуу болж ахин хүрч чадхаа байсан учраас санаж эхэлж явах шиг байна гэж Юан дотроо санаа алдав. Юан ахин нэг цаг Дагнфейний ятхыг тоглож сонсцоход луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхаг руу явж минли дууссан эсгийг үзэхэр шийдэв. Манай луугийн асарт анх удаа зочилсон сэтгэл хэр байсан бэ гэж Чубо түүнээс асуув. Сайхан байла. Ялангуяа тэр авхаан тоглолт зарим нэг дутагдал байсан сэтгэл татан байла. Дутагдлаа. Дагнфей юу гэж Чубо нүдэн томорч ирээд бараг л хэлэх үггүй болов. Динг хурц аялгаа гарч Дагнфей тоглохоо болоод үзэж байсан шавнар руу хартал Дагнфей нэг тийшээ ширтэж байгаа харагдав. Дагнфей гинтхэн ятхаа аван босоод том сараан цэцгийн дээр эсвэсрэв. Тэрээр луугийн асрын хаа нэгтээ буугаад өөрөөс нь холгүй байсан царайлаг залуу руу хөмсгөө зангидан хүүтэн олоогоор чи сая миний тоглолтыг дутагдaltaа гэсэн үү? Чиний тэгж хэлсэн шалтгааныг сонсомоор л юм шүү гадаад чаваа. Өө новш гэж Чубо Дагнфейний тэдний өмнө гинтхэн гарч ирсэн тул өөрийн ирэхгүй арга шухрав. 142 дугаар анги ятга тоглосон нь. Чи сая намайг дутагдaltaа гэлээ. Тэгж хэлж буй шалтгаал чинь юу юм? Чи ч бас ятгын мэрэгжилтэй юм уу? Чамд тэгж хэлэх ямар хэрэг байгаа юм гэж Дагнфей хөмсгөө зангидан ам асуух ба нарийн хашлага дээр тэнцвэрээ алдалгүй зогсно. Ирхээ гэж Юан гайхан үргэлжлүүлэн би ятгын мэрэгжилтэн биш ч гэлээ чамайг хідэн алдаа гаргасныг сонссон. Хөгжмийн талаар мэдлэгтэй байхад ямар нэгэн алдаа нот болон урсгалыг нь мэдэж олно. Чи тоглож байх үедээ зарим нот дээр алдаа гаргасан. Энэ шав гэж Дагнфей шүдээ зуух ба түүний хөмсөг өөрөө ирэхгүй тарвалцав. Гэхдээ тэрээр Юанд уурлаагүй байсан юм. Харин ч Юан түүний алдааг олж харсанд гайхаж анх удаага өөрийнх нь алдааг ил хэлсэнд сандарч байсан юм. Гэвч тэрээр гол шав учир хоёр гадаад шавын өмнө бурууга хүлээхийг хүсэхгүй байсан юм. Чамаа хэн гэдэг юм гэж Дагнфей хэсэг хугацааны дараа асуув. Юан, шав Юан юм бидтэй. Нэгэнт л чи намайг дутагдaltaа гэдэгт итгэлтэй байгаа юм бол яаж тоглох ёстойг яагаад үзүүлж болохгүй гэж Дагнфей өөрийн ятгаа ширээн дээр тавин Юан руу хараад чи хөгжмийн туршлагатай гэсэн мэдтэй. Тийм бол чи ятга надаас илүү сайн тоглох учиртай. Нөгөө гэж Юан модоор уралсан бодолтой ятгыг хараад зог тусан зогсно. Тэрээр ятга тоглож үзээгүй учраас чадахгүйгээд хойш суух хүн биш байсан юм. Ялангуяа хөгжмийн зэвсгээс тоглож үзэхгүй бол яаж сурах вүлээ? Мэдсэн юм аа. Чи хөгжмийн талаар хурц мэдэрдэгч ятга тоглох тал дээр юу ч чадахгүй гэж Дагнфей Юан зог туссан байгааг хараад дотроо инээд алдна. Тэрээр Юаныг өөрөөс нь илүү тоглож магадгүй гэж имэж байсан тул түүний битгий ятгад хүрээсэй гэж бодож байсан юм. Гэвч тэрээр дэлхийн хамгийн шилдэг хөгжимчөнд ятгаа өгсөн өөртөө гүн нүх ухсантай ялгаагүй хэрэг байсан юм. Юан ятганд хүрэх гэж байгааг харсан Дагнфей дотроо тэр үнэхээр тоглох гэж байгаа юм бах та гэж уулгаалтав. Дагнфей хөвсгөө зангидан чангаар түр үлээгээрээ яасан бэ гэж Юан түн рүү гимгэнүүдээр харав. Чи намайг ятга тоглох гэсэн мэт. Би урд нь ятга тоглож үзээгүйч тодорхой хэмжээнд бол тоглочих бах. Чи ятга тоглож үзээгүй юм уу гэж Дагнфей нүдэн томорч ирээд асуухаа түүнийг мэрэгчлэн гэж сансан Чубо хүртэл адил царайгаар гаргуурна. Хэсэг хугацаанд байсан Дагнфей гинэт хойшоо хоолоогоо засаад хөшөө өнгөөр хам алга чи тоглож болно. Тэгээд Юан нүдэн анин хэсэг толгой дотроо төсөөлөн бэлдэв. Хэсэг хугацааны дараа Юан нүдэ нэгээд гүн авсгаа аваад гараа төгөлдөр хур тоглож буй мэт удаанаар өргөв. Ямар намхан хөдөлгөөн бэ? Тэр өөрөө хэлээгүй бол би түүнийг анх удаа тоглож байгаа гэж мэдхээргүй байлаа гэж Дагнфей түүнийг тоглож эхлэегүй байхад хөмсгөө зангидан эхлэв. Юан ятгыг нэг чавхц зөөлнөр хүрч буцаа тавихад тэн маш цэвэрхэн уянгалаг чимээ асраар тархан усан дээр зөөлөн дэлгэн өсөж Дагнфейн зүрх хүчтэй цохилно. Тэгээд аялгаа ар араасаа урсан эхлэв. Тэн Юан Дагнфейн хөдөлгөөний дүрээж олон жил ятга тоглосон мэрэгчлэн шиг тоглож эхлэв. Тэрийг нь харсан Дагнфейн аман ангаж дотроо уулгалтна. Энэ муу надад худлаа илж ямар ч алдаа магадгүй тоглож байж яаж анх удаага тоглох гэж байна гэж хэл зүрхэлж байна. Тэр үеэр бусад шавнарт сонсогдож эхэлсэн тул Юаныг Дагнфей тоглож байна гэж андуурв. Дагнфей хаан тоглоод байгаа юм бол яагаад гинтхэн байршлаа сольчихов? Тэр хин тамаатай юм. Над энэ ая таалагдж байна. Харин ч өмнөхөөсөө илүү сайхан сонсогдож байна. Магадгүй Дагнфей шин тухтай байрлал олсон учраас тоглолт нь сайжирсан баг. Дагнфей шав нарын яриаг сонсоод золтоол тусаар бүлжилгүй шүд 100 байж төвчв. Энэ гадаад шав хин юм бэ?
Энд хооллож байна гэхээр энгийн нэгэн биш байж таараа. Гэтэл түүнийг танихгүй байна гэж Дагин Фэй бодолд орох ба түүний нүүрэнд ууралсан шинж тодорно. Дагин Фэй уураа гаргалгүй төвчээд байгаа шалтгаан бол түүний үл мэдэгдэх гарал угсаанаас болсон юм. Юан гадаад шавьч гэлээ Дагин Фэй гадаад төрхөөр бусдыг шүүж болохгүй гэдгийг мэдж байсан юм. Учир нь ямар ч гадаад шавь гол шавийн өмнө ийм тайван байж өрсөлдөж зүрхлэхгүй шүү дээ. 143 дугаар анги. Түүний тоглолтод бүрэн автов. Тин ятгын ясраар тархаж Юан удаан тоглох тусам сайжирч байв. Юан хэдэн минут ятгаар тоглоод л түүний чадвар хөдөлгөөн сайжирсан ба өөрийн аргаар тоглож эхлэв. Энэ нь Дагин Фэйг гайхшруулж улмаар дотроо уулга алдах нь тэр түүний гарын хөдөлгөөн өөрчлөгдөж эхлэв. Эхэндээ намайг дөөрэж байсан мэт боловч гинтгэн өөрийн арга барилаар тоглоод эхэллээ. Тэр үнэхээр анхудаага ятга тоглож байгаа юм гэж үү? Гэхдээ тийм байх боломжгүй. Юан аяыг тоглож дуусаад гараа ятгаас авч Дагин Фэй рүү хараад чи юу гэж бодож байна? Болохтой байсан ч хэлээ асуудалгүй тоглож чадлаа. Болохоо чи энийгээ болох гэж байгаа юм уу гэж Чубо болон Дагин Фэй дотроо уулгаалдав. Дагин Фэй хэсэг түүн рүү нухацтай харж байснаа ахиад тоглол. Өршөөгөрөө гэж Юан тухай өрчилгөв. Би ахиад ятга тоглол гэлээ. Чи намайг олон дутагт гаргасан гэв үсттэй. Тиймээс чи миний алдаагаа гаргасан бүх аяыг тоглох болно. Надад бол болж байна л да. Гэхдээ миний луугийн асар тох хугацаа дуусчихсан гэж хэлэх ба Юан үргэлжлүүлэн тоглохыг хүсэж байсан юм. Дагин Фэй Чубо руу хараад би нэмэлт цагийг төлөх болно. Мэдлээ номыг хичээ гэж Чубо сандрангуй толгойд өгөв. Одоо чи өссөн хугацаагаараа байж болно гэж Дагин Фэй түүн рүү хараад хэлв. Юан ч толгой дохиод дахин тоглож эхлэх ба энэ удаад өөр аяыг тоглоно. Тин. Энэ миний ая. Хун тэнгэрээр дүүлэн байна. Яаж тоглохыг нь харъя гэж Дагин Фэй Юан руу тас гөлрөх ба багахан ч гэсэн хөдөлгөөнийг нь алдалгүй харахыг хичээнэ. Гэвч Дагин Фэй түүний тоглохыг сонсох тусам түүний чадварыг биширч эхлэх ба ялангуяа түүний гарын хөдөлгөөний хэд биширч бас өөрийнх нь авьяас аяыг өөрөөс нь илүү тоглож байгаад баг зэрэг ундууцч байлаа. Харин Юанд тоглох тусам таата болж 3 дахь аяас ахуулна нүдэн анин тоглож эхлэв. Тим Юан 4 дахь аяа тоглож эхлэхэд Дагин Фэй түүний хажууд сууж аянд нь автаж эхлэв. Нэг л мэдхэд Дагин Фэй түүний тоглолтод нэвт орсон байх ба Юан тоглох бүрт түүний оюун ухаан болон бие махбодонд массаж хийж өгч буй мэт тааламжтай болж ирэв. Бусад шавнарч бас адилхан хоолоо идэхээ болцоож түүний аян талаа харж эхэлсэн юм. Дагин Фэй ятгын шин төвшөнд хүрчээ юу? Би үрдэн түүний тоглохыг олон удаа сонссон боловч надад анх удаага л ийм мэдрэмж төрж байна. Тиймээ би энэ аяыг сонсоход л миний биеэр дулгаах мэдрэмж төрж эхэлсэн. Хэрвээ өшөө удаан сонсч л байвал бүх оноогоо өрсөн ч хамаалга. Цаг гарангийн дараа Юан 7 дахь буюу сүүлийн аяа тоглож дуусгав. Би дуусчихлаа гэж Юан дуусчгаад Дагин Фэйд хэлв. Гэтэл түүний хажууд унтсан мэт нүдэн анин суух Дагин Фэй хариу өгсөнгүй. Юан түүний амар амгалан байдлыг эвдэхийг хүсээгүй тул чимээгүй яваад өглөө. Чи түүнийг ингээд орхиод явах гэж байгаа юм уу гэж Чубо түүнээс сандарсан шинжтэй асуулаа. Тиймээ над очих ёстой газар байна. Бас хоол их хамттай байсан болохоор дараа ирнэ гэж Юан хариулв. Юан луугийн асраас явсны дараа Чубо Дагин Фэй нүдэнийхийг хүртэл зогсоно. Гэвч Чубо түүнийг Юаны тоглолтыг сонсоод гэгэрэл төрсөн гэж ээж мэдхүү. Дагин Фэй нүдэнийх мөчт Юан айл хэдий явчихсан байв. Гадаад шавийн тоглохыг сонсоод гэгэрэл төрөх юм гэж хэн мэдхүү. Тэр яг хин юм бэ гэж бодсоор Дагин Фэй сэрэх ба түүний ятгын талаарх ойлголт шин төвшөнд хүрсэн байв. Тэр шав хайччихсан юм гэж Дагин Фэй түүний байхгүй байгааг хараад бил гайхан асуув. Тэр шав айл хэдий явчихсаа 6 цагийн өмнө гэж Чубо нуруу нь хөлрөн хариулв. Юу? Тэр юу ч хэлээгүй явчихсан юм уу? Бас чи зүгээр явууллаа гэж үү гэж Дагин Фэй ширээ зөхөж чичрүүлв. Уучлаарай номыг хичээ. Би бодохдоо тань зүгээр авах гэж бодоод бас түүнийг барь зүрхлээгүй юм гэж Чубо шуудхан уучлалт гуйлаа. Тэр шавь хин гэдэг юм гэж Дагин Фэй хөмсгөө зангитан асуулаа. Шав Юан. Шав Юан чи тэрний талаар мэдхүү? Гарал угсаа ч юм уу юу ч байсан болно. Үгүй гэж Чубо шуудхан толгоос хэсрээд би зөвхөн түүнийг луугийн асарт анх удаага ирж буй шин шав гэдгийг мэднэ. Анх удаага энд ирсэн. Тэгэхээр тэр миний тоглохын анх удаа сонссон байх нэ. Тийм байж бүрэн төгс тоглож чадсан гэж үү гэж Дагин Фэй байдлыг ойлгоод аман ангааж хоцров. Шав Юан чи хин юм бэ гэж Дагин Фэй ширээн дээр байх ганцаардсан гэрлэн бүрхүүл ялгаруулах ятгыг ширтэх ба яг л ятга Юан түүнийг орхиод явсанд ууралсан мэт байв.
144-р анги. Түүний талаар илүү их мэдмээр байна. Би луугийн асарт бодож байснаас илүү удчихлаа бүртгүүлчгээд гинт талууллаа гэж загнуулахгүй гэж найдаа гэж Юан амдаа бовтнасаар ахлах ба луугийн асраас гараад шуудхан луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас зүсрэн цамхаг руу хордон гихч алхасаар явна. Мөн тэрээр Минлийн цамхагт одооч байгаа гэж найдаж байв. Юу вэ? Юан эргэн ирэхэд гайхалтай түүнийг байхгүй байсан 3 цагийн хугацаанд Минли дөнгөж 43 дахь давхар төрсөн байв. 3 цаг болж байж 10 давхар л явлаа гэж үү? Яг хэр уддаг юм бэ гэж Юан дотроо уулгалтна. Хэсэг зогсож байснаа Юан ойр байгаа шавьяас асуулаа. Өршөөгөрөө цамхагаас гарч иртэл хэр удах юм бол шав Юан руу харснаа. Хэр өндөрт гарахаас л шалтгаална. Ихэнх хүмүүс хэдэн цагийн дараа л гарч ирдэг. Гэхдээ дагин минь энэ талаар ярьж байхаа учир магадгүй ахаад хэд хонч магадгүй. Хэдэн өдрөө гэж Юан нүд нь томорч ирээд гайхваа ийм удна гэж төсөөлөг юм. Тэрхүү шав толгой тохиод зарим шавнар бүр 7 хоног юм. Дээд давхарт бүр дээр 15 минут амарсаар байгаа юм шүү дээ. Инхийг мэдсэн бол илүү удаан ятгах тоглох байсан гэж Юан дотроо санаа алдав. Яг нь шавмийн гарч иртэл бодит ертөнц дээр бясалгал хийж байхаас гэж бодоод Юан тоглоомоос гарч бясалгаж эхлэв. Тэр үеэр Дагнфейн ятгахын тоглолтыг сайжирсан талаар яриад дүрлэлсэн гал мэт тархаж луугийн асарт түүний ятгах тоглохыг үзэх гэсэн хүмүүс ойширсан юм. Гэвч харамсалтай нь 7 хоногт 2 удаа луугийн асарт тоглодог Дагнфей 7 хоногийн үзэгдээгүй юм. Харин Дагнфей тэр хугацаанд гадаад шав Юаны талаар энд тэндээ сайд сургалсан боловч тусыг олоогүй бөгөөд ямар ч наснаас асуусан түүний талаар мэдэхгүй. Яагаад түүний талаар хинч мэдэхгүй байдаг вүлээ? Тэр луугийн асарт хоолсон юм чинь чухал нэгэн байж таараа. Түүнд үйлчлэгчин шав түүнийг алтан таних тэмдэгтэй байсан гэсэн шүү дээ гэж Дагнфей сэтгэлээр унан санаа алдав. Шав Фэй юу болсон гэж хоолоо сонсогдож түүний араас нэхин нэгэн гарч ирэв. Дагнфей эргэж артал шан настаа ардан зогсож байлаа. Шав Фэн багш шанд мэдчилж байна гэж Дагнфей түүний мэндийг мэдэв. Шан настан толгой тохиод чи олон юм бодож байгаа болтой би чамд тусалж магадгүй юм. Юан гэдэг нэртэй шавыг мэдхүү. Би олон наснаас асуусан ч хинч тэр гадаад шавыг мэдэхгүй байна. Юан гэж шан настан нүдэн томорч ирээд гайхав. Юан хизээдээ гол шавын анхаарлыг татчихв. Надад нарийн хэлээд өгөөч. Яагаад гадаад шав анхаарад байгаа юм гэж шан настан мэдэхгүй мэт асуух ба тэд ямар харилцаатай болох талаар сонирхно. Луугийн асар саяхан болсон юм гээд Дагнфей юу болсон талаар шан настанд ярьж өгөв. Тэрээр Юаны гадаад төрөх болон үл мэдэгдэх гарал угсаа бас түүний ятгах тоглохыг сонсоод гэгэрэл төрч улмаар төвшин агсан талаар ирсэн юм. Шан настан түүний ярихыг аман ангаад сонсох ба түүний зүйл ийм зүйл болно гэж төсөөлөг байсан юм. Юан тулааны урлагийн гоц авиаснаас гадна ятгахад авиастай гэж үү? Гол шав Фэй түүний тоглохыг сонсоод гэгэрэн гэдэг гэж шан настан бодолд автна. Багшаа та юу гэж бодож байна? Та энэ шавын талаар мэдэх үү гэж Дагнфей дараа нь асуув. Шан настны нүүрэндээ гүнзгий нэмсгэл тодроод хэн мэдлээ? Магадгүй би мэднэ эсвэл үгүй. Хэрвээ тэр гадаад шав чиний ярьсан шиг авьяастай юм бол чи дараа нь уулзч таарна. Би бүлгмийн өдөртөгчийн зараалж явж байгаа болохоор завгүй байна. Дараа ярилццгаая гэж шан настан түүний хариултыг хүлээлгүй алуу болов. Тэгэхээр багш түүнийг мэддэг бах нэ. Гэхдээ яагаад нууцлаад байгаа юм бол би түүний талаар илүү их мэдмээр санагдчихлаа гэж Дагнфей шийдсэн царай гарган хэлэх ба түүний нууцлаг гарал угсааг мэдэхгүй бол унтаж чадахгүй мэт санагдаж байв. Тэр үед Юан 2-7 хоног бодит ертөнцид бясалгал хийчихэд Минлийг шалахаар эргэн орж ирэв. 76 дахь давхар гэж Юан амдаа бовтнох ба 75 дахь давхараас шар гэрэл цацрагч байсан юм. Хардаа Дагн минь чадчихлаа. Тэр сүнслэг шав байж 75 дахь давхарыг давчихлаа. Ха хийж байсан зүйлсээ орхиод энд ирсэн болж аргагүй л Дагн минь. Түүний авиас тэс өөр төвшнийх юм. Түүний ирээдүйч хэрэлтэж байна да гэж шавнар Минли гавьяаг өөрөх мэт тэмдэглэцгээв. 145 дахь анги. Цамхагт орсон нь. Минли 75 давхарыг давснаас хойш 1 цаг өнгөрөхөд 77 дахь давхараас шар гэрэл цацарч тэрхүү давхарыг давсныг илтгэн. Хөөх эхний орлогоороо 77 давхар аргагүй л Дагн мөндөө. Тэр тэргүүн байранд орчихлоо. Дагн минь ингээд гадаад шавнараас хамгийн өндөрт гарсан шав боллоо. Түүнийг шав болоод 2 л хонсон байж луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхагт хүчээ үзэж байгаа нь галзуу үйлдэл мэт санагдаж байсан юм. Зөвхөн залгамжт гэр бүлийн хин нэг нь л өөрийн чадвартай юм итгэлтэй байх юм да
Гэвч тэрхүү шав нарын мдээгүй зүйл бол Минлийн нэгэн гадаад чавьяас олж ийм зүйл хийж байгаа гэдэг юм. Тэгээд ч болоогүй тэр гадаад чавь нь түүнийг тоолгүй хоол идэж ятгад тоглож явж байсан юм. Хэрв Минлийн талаар мэдсэн бол түүний бахархалд ихээхэн сэв суух байсан биз. Хагас цагийн дараа 78 дахь давхарт тод гэрэл гарав. Гэхдээ энэ удаад чар гэрэл бас улаан гэрэл байсан юм. Үгүй ээ, Дагин минь 78 дахь давхрыг давж чадсангүй гэж үзэж байсан шавнар гонхтой аястай хэлв. Тэгэхээр тэр нэг юм дууссан гэсэн үг үү гэж Йоан бодно. Хэдэн минутын дараа цамхгийн хал онгойж өрвиж сүрвийсэн Минлий гарч ирэв. Түүний ийм байдалтай байгааг харсан шавнар түүн дээр ийм там барьсаар очиж эхлэв. 77 дугаар давхрыг давж 1-р байранд орсонд баяр үргээ Дагин минь одоо ингэж сүнслэг дайчин болох тэр үд мөчтөө гол шив болох нь вэ шүү дээ. Энэ өдөр чанарын ангаагч үрлий аваагч энэ үрэл бүх шархыг чинь шууд эмчилж энергийг чинь өгөх болно. Ус уугуу над дуслал байна. Намайг 50 байлгаад өгөөч гэж Минлий гинтхэн ойрлоход тэдний эргэн тойронд байсан шавнар бүгд түүнээс холдов. Амьсгалах цайтай болсон Минлий орон зай мөгжнөөс цагаан үрэл гаргаж ирээд усаар даруулж ов. Удалгүй түүний биеийн дээр бүх шарх арилж амьсгал нь хүртэл хэвэн болж эхэллээ. Бүх шархаа эдгээсэн Минлий хүмүүс дундаас түүнийг хайх ба Йоаныг харсныхаа дараа түүний нүүрэнд бахархалтай инээмсэгэл тодорно. Чамайг энэ удаад намайг дийлэх хэсгийг чинь харъя гэж Минлий дотроо бодож байсан юм. Минлий түүн рүү инээмсэглэж байхыг хараад Йоан дотроо би түүний дараа бүртгүүлсэн юм чинь одоо миний хэлж үздэй хэсэг бодож байснаа Йоан шавнар Минлий анхаарлаа хандуулж байх хооронд цамхаг орохоор шийдэн бусдын анхаарлыг таталгүй цамхагт орсон юм. Минлий түүнийг харж байсан учраас тэр л түүний орж байхыг харж байсан. Сая хин нэгэн цамхагт орчихсон уу, хэн байсан бэ гэж шавнар түүний ард байсан хаалга хаагтхыг анзаарч асуув. Хин тамаатай юм. Би ганцхан Дагин минийг л харах гэж ирсэн. Тэр орчихлоо гэж Минлий түүнийг хараад дотроо бодно. Луугийн асарт тэмдэглүүл яаж байна? Мэдээж би даах болно. Хідэн царайлаг дотоод чив түүнд санал тавихад Минлий тэдний үл тоон үгүй баярлаа би завгүй байна. Завгүй гинэ гэж дотоод чив гайх ба Минлий цамхаг руу ширтэж байгаагаас өөр завгүй зүйл харагдахгүй. Тэр үед цамхагт орж ирсэн Йоан дивжээ шиг газар орж ирэв. Луугийн гүүрэн дээгүүр мөрөг завс үсрэн цамхагт тавтаа морил гих мэдээлэл түүний өмнө гарч ирэв. 4 үзүүлэлтийг шалгаж байна. Шалгаж дууслаа. Цамхгийн хүндрлийн төвшин луу зэрэгт хүрлээ. Луу гэж Йоан гайхан зогсох баад хэр хэцүү болох бол Минлий ямар хүндрэл дээр хүч сорьсон талаар сонирхно. Хэсэг хугацааны дараа түүний өмнө цамхгийн дүрмүүд гарч ирэв. Луу зэрэгт хүндрэл хүчээ соригч давхар бүрийг 10 минутын дотор давах ёстой. Хэтрүүл бүтлгүйцэн тооцно. Хүчээ соригч 10 давхар бүрт 15 минут авах хэрэгтэй. Аратнууд 1-р төвшний сүнслэг дайчнаас эхэлнэ. Аратнууд илүү бат бөх, аратнууд илүү хүчтэй, аратнууд илүү хурд хүч хамгаалалтай байх болно. Хүчрхэг аратан 10 давхар бүрт гарч ирнэ. Ангаах үйлчлэгээтэй зүйлс болон хүчинд нөлөөлөх зүйлс хэрэглэх хориотой. Хэсэг хугацааны дараа Йоаны гэрлэн бүрхүүл хуучин барилдалтаа орсон ба нуун дарагдуулагч үрлийн нөлөөг цамхаг хаасан байв. Сорил 30 секундын дараа эхэлнэ. Тэрхүү 30 секундэд Йоан тэнгэрийн захирагчийг гартаа барьж одод тавцлыг нисдэг хутгаад тэнцвэрээрээ удирдан эхэлсэн юм. 30 секунд дуусахад сармагчин шиг аратан гарч ирэх ба 1-р төвшний сүнслэг дайчин гэдгийг мэдэгдэж байв. Йоан шуудхан одод тавцлыг удирдах модон хүүхэлдээ рүү дайрч байсан шигээ дайрав. Хүш. Одод тавцал амархан гिचэн сармагчны толгойд нүх гаргаж Йоан 3 секундын дотор 1-р давхрыг давхан тэр. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас